Улаанбаатарын хэд хэдэн уулзуур дээр босоод үлдсэн төмөс шонгуудыг харсан хүн олон. Заримд нь замын тэмдэг байрлуулсан, зарим нь зүгээр л босгосон шон. Хотынхон аль хэдийн дасан дүр зураг. Гэхдээ эдгээр шонгууд энгийн төмөр биш. Тэд нэгэн цагт Ухаалаг хот төсөл төвжирж бууруулах систем гэж танилцуулагдаж байсан RFID төслийн үлдэгдэх юм а. Энэхүү төсөл нь нийслэлийн автозамын төвжирлийг бууруулах стратегийн хүрээнд эхэлсэн. Нийслэлийн холбогдох байгууллагууд төслийн нэрж гүйцэтгэгч Bod Electronics компани хамтран хэрэгжүүлсэн энэ ажилд автомашины хөдөлгөөний мэдээлэл цуглуулах, татвар торгуул, даатгалын мэдээллийг нэгтгэх, цаашлаад хотын төвжирлийг бууруулах технологийн шийдэл бий болгох зорилго тавьсан. Төслийн хүрээнд 1 сая орчим автомашин салхины шилэнд RFID буюу QR код бүхий цахим гэрчлэлийн нахаар төлөвлөж, жолооч нарын ихэнх нь уг нартыг хийлгсэн. Гэвч өнөөдөр энэ систем боддоор ажиллаж байгаа эсхийг тодорхой хэлэх хүнцүү. Төслийн явцад анзаарсан нэг зүйл бол зорилго нь цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдсөн явдал. Эхэндээ төвжирлийг бууруулах систем гэж танилцуулсан бол дараа нь зөвхөн мэдээлэл цуглуулах систем хэмээн тодтогч эхэлсэн. Мөн RFID наалтыг нэг бүрийг 700 төгрөгөөр тооцсон гэх мэдээлэл гарч, мэрэгчлэгчнүүдийн хэлж буйгаар олон улсын зах зээл дээр энэ төрлийн таг хамаагүй хэмд байдгийг онцгсон. Нийт төсөв, суйрлуулсан төхөөрөмжийн бодит үртэг, ашиглалтанд орсон эсэх талаар бүрэн тайлагнал өнөөдрийн хүртэл ил тод биш. Хамгийн анхаарал татсан нь замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өгсөн тайлбар, тэд RFID системийг огт ашигладаггүй. Мэдээлэл болон програм нь зам тээврийн яам болон Bod компани талд байж болзошгүй хэмээн хэлсэн байна. RFID төсөл бол одоогоор дуусаагүй, яг тодорхой нарийн мэдээлэл бол надад бол байхгүй нь уучлаарай. Гүйцэтгэгч нь хаанах гэлээ? Гүйцэтгэгчийн талаар бас мэдээлэл авч дахиж тодорхойлж өгнө. Одоо бар хөдөлгөөний хяналтыг камерын системээр хийж байгаа бөгөөд нэгдүгээр игнэд нэмэлт камер байрлуулснаар зөрчилд илүү хурдан хариуцлага тооцох боломжтой болсон гинэ. Эндээс хоёр асуулт гарч ирнэ. Нэгт RFID системийг хүлээлгэн өгөөгүй байхад төсөл үнэхээр дууссан гэж тооцогдох уу? Хоёрт ихчүүлсэн компани захиалагч тал ажлаа бүрэн гүйцэтгээгүй гэсэн үг үү? Хамгийн сонирхолтой нь замын хөдөлгөөн төвжирлийг бууруулах чиглэлээр Дэлхийн банкнаас зарласан дараагийн тендерт дахин Bod группийн компаниуд оролцож байгаа тухай мэдээлэл гарчээ. Өмнөх систем ашиглагдаагүй байхад дараагийн том төсөлд оролцож байгаа нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэх нь ойлгомжтой. Энэ нь бизнесийн хэвийн өрсөлдөөн үү, эсвэл тендерийг хитгэн компани тойрон иргэдэг танил систем болохыг харуулж байна уу гэдэг асуулыг бий болгож байгаа юм. RFID төслийн түүх зөвхөн технологийн тухай бус төрийн төсөл хэрхэн эхэлж, хэрхэн төгсдгийг харуулсан бодит жишээ юм. Наалт нь жолоочийн шилэн дээр, шон нь уулзуур дээр, харин систем нь хаана байгааг хэн ч мэдэхгүй. Төрийн залгамж чангар гэж үнэхээр байдгүй. Хэрв байдаг бол эхлүүлсэн төслийнхөө үр дүнг хэн хариуцах ёстой вэ? Удирдлага солигдсон ч бол өмнөх шийдвэрүүд хариуцлагагүй болж хувирдаг тогтолцоо бий болсон юм биш үү? Хэдэн тэрбум төгрөг зарцуулсан төслийн талаар өнөөдөр тодорхой тайлбар өгч чадах албан тушаалтан хэд байгаа бол уг нь төрийн бодлого гэдэг сонгуулийн мөчлөгөөс урт настай байх ёстой нэг дарга эхлүүлсэн ажлыг дараагийн дарга үргэлжлүүлэх, алдаа байвал хариуцлага тооцох, үр дүн байвал сайжруулах зарчимтай байх учиртай. Гэвч бодит байдал дээр манайд зарим төсөл даргатайгаа хамт солигддог, эсвэл дундаас нь замхарддаг нууц биш. RFID төслийн түүх яг энэ асуудлыг тод харуулж байна.